Сайн байна уу үзэгчдээ. Бид нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар та бүхэнд хүрч байна. Бид нэвтрүүлгийн зочноор боловсрол соёлын шинжлэх ухааны сайд Гант Төмрийг урьж оролцуулж байна. Надтай хамт Eagles телевизийн тоймч Зол Баяр ажиллаж байна. За сүүлийн 3-4 жилийн хугацаанд боловсролын садалд бодлогын өөрчлөлтүүд хийгдсэн нэлээд сайн. Энэний хэрэгжилт юу нь ямар аваа бол энэс яриагаа эхлэе гэж би бодож байна. 2012 оны сонгуульд арчилсан нам мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлэхдээ нэг 5 зүйлтэй дэвшүүлсэн байдаг. Энийн нэг нь бол Эрдэм боловсролтой Монгол хүн гэдэг ийм хөтөлбөр дэвшүүлсэн. Энийг 12 оны засгийн газар байгуулагдахад засгийн газрын мөрийн хөтөлбөр болж шинчилсэн. Тэр мөрийн хөтөлбөрийн гол цөм нь бол Монгол хүүхэд бүрийг зөв Монгол хүн болж хөгжигдөн хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө боловсролын салбарыг ажилуулъя гэсэн ийм зорилтыг дэвшүүлсэн байна. Нэггээр хэлбэл хуучин бол нэг хэсэг элит бэлддэг, нэг хэсэг дунд сургалтын бэлддэг, нэг хэсэг муу хүн гэж нэрлэгддэг тийм ээ. Хүмүүс гардаг ийм салбар байсан бол одоо хамрагдаж байгаа бүх хүнээ хөгжүүлье, бүх хүнд боломж байгаа, бүх хүүхдэд ямар нэгэн авьяас бэлэг байдаг, ямар нэгэн чадах зүйл байх ёстой. Тэрийг олдог, илрүүлдэг, дэмждэг, тэрийг төлөвшүүлдэг. Энийгээ бид бол зөв Монгол хүн гэдэг хөтөлбөрөөр зөв Монгол хүүхэд гэдэг хөтөлбөр болгож баяжуулж ингэж орон даяар хэрэгжүүллээ. Ингэж хэрэгжүүлэхдээ бол сургуулийн өмнөх боловсрол нэггээр хэлбэл сургуульд орох хүртэлх насны хүүхдүүд яаж хөгжих юм бэ гэдэг дээр судалгаа явуулаад энэ дээр ер нь бол сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол сургуульд бэлтгэдэг байсан тэр үзэл санаа бол хоцрогдсон байна. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол насан туршийн хүний насан туршийн боловсролынхын суур үе юм байна гэж ингэж тодорхойлж 12 оноос эхлээд энэ хөтөлбөрийн өөрчлөлтийг хийлээ. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд бол хэрэгжилт одоо 80 гаруй цэцэрлэг дээр туршилтын ажил хийгдээд ингээд 15-аас 16 оны хичээлийн жилд бол орон даяар нэвтэрлээ. Тэгээ энэ хөтөлбөрийн өөрчлөлт юунд байна вэ гэхээр хүүхэд хөгжүүлэх одоо сургалтын цагийг хуучин бол сургалтын цаг, хөгжлийн цаг гэж байсан бол одоо хөгжингөө суралцдаг цаг. Нэггээр хэлбэл суралцуулна гэдэг тэр цагийн үр ашиггүй өнгөрөөдөг байсан процессыг зогсоогоод үүлийн аргаар сургадаг шинэ процесс руу бол бүрэн шилжилт явагдаж байгаа. Ингэснээр бол үнэхээр тухайн хүүхдэд байгаа зүйлийг олж нээхэд бол үнэхээр одоо ажиглалтын явцад тухайн хүүхдүүдэд байгаа тэр сайн чанаруудыг олж нээхэд бол багш нарт маш чухал алхам болж байна л да. Ингэсний үр дүнд багш нар бол энэ хүүхдийг одоо 1-р ангид ороход нэг тоо цээжлүүлээ сурах чи, өнгө ялгаа сурах чи гэдэг нэг 2-3 ч юм уу нэг 4-5 үндсэн нөхцөл тавьдаг байсан бол одоо энэ хүүхдийн үндсэн зорилго нь юу юм, үндсэн чадамж нь юу юм, ямар чадвартай юм, юуг ойлгохдаг, юуг ойлгохгүй юм, юуны төлөө тэмүүлдэг, юу арахаараа баярлдаг, юунаас айдаг, юунаас ичдэг, юунд гомддог гэдэг энэ тухайн хүүхдийнхээ бүх өгөгдлийг тодорхойлоод тэгээ муу зүйлийг нь аль болохоор багасгаа, сайн зүйлийг нөхдөг ийм хөтөлбөр болж гарч ирж байгаа. Энэ бол үндэсний хэмжээнд бүр нэвтэрсэн. За баг боловсролоо бол бид нар зөв Монгол хүүхдийнхээ одоо хөгжлийн суур үе гэж тодорхойлж баг боловсролоор бол одоо тодорхой мэдлэг өгөхийн төлөө тэмцдэг байсан бол тодорхой чадваруудыг суралцах арга барилуудыг эзэмшихэд чиглүүлж байгаа. Би зүгээр 2-3 жишээ хэлмээр байна л да. Хуучин бол цээжилж тогтоодог байсан бол одоо баг боловсрол яаж өөрчлөгдсөн бэ гэхээр хүүхдүүд өөрөө шинжилдэг, судалдаг, юмны учрыг олохын төлөө тэмүүлдэг. Нэггээр хэлбэл багш хариуг нь хэлж өгöd байдаг биш, хүүхдэд бодох цаг өгдөг. Одоо хуучин бол 2 дээр нэмэх 2 тэнцүү хэд вэ гэдээ асуугаад хариу авдаг байсан бол одоо 2 дээр нэмэх 2 гэдэг энэ тооны утга учрыг олоход тухайн хүүхдэд цаг олгодог. Нэггээр хэлбэл өөрөөр нь бодулдаг, өөрөөр нь учрыг тайлуулдаг, ийм судлан шинжилдэг, шинжилэн судалдаг. Ийм 2 урсгал байна да. Нэг нь бол жишээ нь түүхнийг монгол хэлээр бол уншаад тэрийг судалчаад дараа нь шинжилдэг. Нөгөөх нь байгалийн ухаан бол шинжилээд тэгээд дараа нь судалдаг. Ийм процессын одоо 2 урсгалыг оруулснаар бол үндсэндээ тэр тухайн хүүхдэд байх унших чадвар, бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдад хамтран ажиллах чадвар, энэ чадваруудыг одоо өгсөн баг боловсролын цөм хөтөлбөрийг одоо бид нар шинчилж батлаад 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ингэснээр багш нар ямар одоо сайн талтай учирч байна вэ гэхээр хүүхдийнхээ акцийг харж чадж байна. Амжилтыг нь тодорхойлж болж байна. Өөрөөр хэлбэл хуучин бол одоо дүн тавиад дүнгээ хараад явдаг байсан бол одоо хүүхдийнхээ чадваруудыг дүнгээс илүү энэ хүүхэд уншснаа ойлгодог болсон үгүй. Хуучин бол одоо
хэн олон унссан онц авдаг, бага унссан дунд авдаг. Тэр унснаа ойлгосныгоо илэрхийлэх энэ процессууд бол дандаа орхигддог байлаа л да. За зөв бичээнэг үү гэдгийг үзээд дүн тавьдаг байсан бол одоо зохиогоод бичиж чадах нь уу? Бичснийг илэрхийлж чадах нь уу? Тийм ээ. Өөрөөр нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлж чадах нь. Нэгдүгээр хэлбэл тухайн хүүхдүүдийн тунгаан бодох тэр чадваруудыг бүрэн эзэмшүүлэхэд бол бага боловсрал өөрийнхөө энэ шинжилгээг чиглүүлж байгаа. Энэ бол бүрэн хийгдчихлээ. Энэ бол тийм одоо нэг амьсгаагаар хийдэг ажил биш л да. Энд бол бүх багш нар оролцсон. Ер нь энэ зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ Монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд бол хамгийн эхэлж хийсэн ажил бол багш нарын оролцоо. Хүүхэдийн оролцоотой сургалтыг бий болгоход хамгийн эхлээд багш нар оролцох хэрэгтэй. Ийм зарчимдаар бол бид нар 12 оныг бүтэн багш нарын дунд хилцүүлэг, багш нарт өөрсөнд нь байгаа тэр нөөц боломжийг дайчлахад зориулсан. 13 оноо бол багш нарын оролцоотой эхний одоо хөгжлийн төлөвлөлтүүд буюу боловсруулалтыг хийлгэсэн. Монголын 300 орчим эрдэмтэд оролцсон. За ингээд суур боловсролынхаа шинжилгээг бол бас хийлээ. Энийгээр бол суралцах арга барилыг бүрэн эзэмшсэн хүнийг гаргаж ирэхэд энэ одоо шинэ хөтөлбөр бол чиглэгдэж байгаа юм л да. Энэ хөтөлбөрийн үр дүнд яах вэ гэхээр үндсэндээ ингээд тодорхой мэдлэг шалгаад тэр мэдлэг гэж одоо хуучин тодорхойлолт бол юу мэддэг юм бэ гэдэг нь одоо их чухал байж л да. Шинэ тодорхойлолтоор бол мэдлэг эрдэм боловсралтай хүн, мэдлэгтэй хүн гэдэг бол мэддэг байхаас гадна чаддаг. Мэддэг, чаддаг байхаас гадна тодорхой чадамжуудыг өөртөө эзэмшсэн хүн болж гарч ирэх. Нэгүр хэлбэл боловсрал шинээр томьёологдохдоо хуучин зүгээр ингээд хичээлийн агуулгаар цагаар хөтөлбөр гардаг байсан бол одоо мэдлэг дээр нэмхэн чадвар, нэмхэн чадамж тэгээд хүмүүжил гэж орж ирж байгаа. Нэгүр хэлбэл зүгээр нэг мэддэг хүмүүсийг гаргаж нийгэм шийдсээр байгаад ямар үзэгдэл бий болсон бэ гэхээр ажил хийдэг хүн болсон. Нэгүр хэлбэл чадамжгүй гэсэн үг байхгүй. Амьдрах чадваргүй, ажилсаг биш. Зүгээр л мэддэгтэй хязгаарлагддаг. Тэгэхээр одоо бол энэ цаг үед 21-р зууны хүн төрөлхтөнд тавигдж байгаа шаардлага бол мэддэг байхаас гадна чаддаг, чадамжаа эзэмшсэн. Дээр нь хамтын одоо энэ нийгэмд амьдрах тэр хүмүүжлийг нь боловсролын байгууллага өхийн төлөө юу хийх вэ гэдэг. Энэ цогц бодлогуудыг илэрхийлсэн энэ 12 жилийн боловсролын хөтөлбөр бол бүрэн утгаараа бол шинжлэгдсэн ийм 4 жил байлаа. Энэ 9 сарын 1-ээс хэдийн улсын хэмжээнд хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль ашиглалтанд оров? Та нэг тэр статистикийг хэлж өгөөч. Яг би сүүлийн 3-4 жилийн хугацаанд тасалж ярмааргүй. Нийтдээ бол бид нар энэ 4 жилийн хугацаанд нийт орон нутгийн төсөв, Дэлхийн банкны зарим нэг дэмжлэг, тусламж, тэгээд Монгол улсын нэгдсэн төсөв гэдэг ингээд энэ 3 их үүсвэрээр нийлээд бол 315 сургууль цэцэрлэг дотор байр оруулсан байна. Өөрөөр хэлбэл манай салбар 315 барилга бариад ашиглалтанд оруулсан. Одоо 140 орчим барилга бол баригдаж байна. Иргэн төлөлтийн гэрээгээр барих гэж байгаа нь бол 100 орчим барилга байна. Өөрөөр хэлбэл бидний энэ яг одоо нэг шүүмжил гараад байгаа нь бол 3 ээлжин дээр бидний 536 мянган сурагчдын 6 мянган 3 дугаар ээлжинд яваад байгаа. Хэдэн хувь бэ гэдгийг бодчихоор. Тэрийг хараад ерөөсөө эн чинь болохоо байч гэж уурлаад байгаа байхгүй. Гэтэл би одоо дөнгө хамгийн сүүлд яг боловсролын сайдын хувьд 21 аймгаар явсан. Ажилласан байдаг. Бүх аймагуудаар явсан. Бүх багш нартайгаа аймаг болгон дээр уулзсан байдаг. Зарим газар эцэгчүүдтэй уулзсан байдаг. Аймаг болгон дээр 2-3 сумаар орсон байдаг. Хамгийн сүүлийнх нь энэ 1 сарын 3-нд Сүхбаатар аймгийн Даргаан сумын сургуулиар орлоо. Нэг ээлжир хичээлж. Цэцэрлэгээр орлоо. Сумынхаа бүх хүүхдийг авцсан байна. Тэр юу хэлж яах вэ гэхээр нэг ээлж рүү шилжсэн нь бол их олон байгаа. 2 дугаар ээлжинд явж байгаа нь бас их олон байгаа. 3 дугаар ээлж гэж яриад байгаа чинь 6,000 хүүхдийн асуудал байгаа шүү. Ер нь бидний тавьсан зорилго бол арай том байсан л да. Харамсалтай нь бол хөрөнгө санхүүгийн хүрэлцээгээс болоод тэгтээ тоогоо дахиад бодор 315 барилга оруулсан. Дундчаар бид нар жилд нэг 70-аас 80 барилга оруулаа явж ийл гэж ингэж ойлгож байгаа. Яг энэ жил 2015 он өнгөрсөн жилийн төгсгөл төсвийн нэгдсэн нэгтгэл гарахад бид 90 орчим барилгыг ашиглалтанд оруулсан байдаг. Эндээс 127 нь бол цэцэрлэг байгаа. Тэгтээ бас нэг сонирхолтой тоо байгаа. Юу вэ гэхээр саяны
намайг сайд хийдэг 4 жил зарцуулсан хөрөнгө мөнгө. Намайг сайд болохоос өмнөх 4 жил зарцуулсан одоо урсгал зардлаас зардал ба шүү дээ. 2 дахин өссөн байдаг. 2 дахин шүү. 2 дахин өссөн шалтгаан юу вэ гэхээр үнэхээр 2004-5 оноос эхлээд тэр төрөлт бол асар хурдтай нэмэгдсэн. Тэгэхээр цаашдаа дахиад энэ сургуулийн барилга байшингийн асуудал бол яригдана. 70 онд 60 онд орсон барилгууд одоо үндсэндээ муудах тал руу орж байна. 50 оныхан бол бүгд солигдож байна. Тийм учраас бол дахиад цаашаага 4 жил 10 жил бол энэ сургууль цэцэрлэгээ маш хурдтай сэргээж барих шаардлагатай. Яг 14 онд гэхэд бол хувийн цэцэрлэг 120 орчим нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл цэцэрлэг рүү хөрөнгө оруулагчид бол эрс нэмэгдсэн. Тийм учраас бол хөрөнгө оруулалт энэ салбарт зардал гаргахгүй байна гэдэг яриа бол огт худлаа. Хувийн сургууль цэцэрлэгүүдийг ер нь дэмжих бодлого одоо ямар бодлого хэрэгжиж байгаа бол? Одоо бас төрийн том ачааг бас тодорхой хэмжээнд үйлдэж байгаа. Хамгийн гол нь тэгж олноороо нэмэгдсэн үндсэн шалтгаан бол цэцэрлэг тавьдаг шаардлагуудыг бид нар сулруулсан юм. Юугийн сулруулсан бэ гэхээр нэг хүүхдэд оногддог метр квадрат нь 5 ч гэнэ айгүй том тоо байсан. Тэрийг арай жоохон зөөлрүүлээд заавал одоо хувийн байшинтай байх ёстой гэдгийг зөөлрүүлээд түрээсийн байшин байж болно. Тийм ээ. Зээлээр авсан байсан байшин дэмжлэг шүү. Тийм ээ. Гэх мэтлэн саналуудыг тавьсан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол нийт хүүхдүүдийнхээ бид нар 84-5% нь бол сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгийг үзүүлж байна л да. Шинэ хөтөлбөрт багш нарыг одоо боловсролын салбар шинэ хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас багш нарын чадвар бас энэ хөтөлбөртөө дүүх хэрэгтэй. Тэгэхээр багш нараа бас ямар хөтөлбөрт хамруулав? Тэгэхээр бол энэ шинэ хөтөлбөр дотор шинэ хөтөлбөрийг батлахад бол хэд хэдэн одоо 12 онд багш нарыг оролцуулахын тулд хэд хэдэн хөтөлбөр 12 онд шууд эхлүүллээ шүү дээ. Тэр нь бол багшийн хөгжил хөтөлбөр, авиас хөтөлбөр, ном хөтөлбөр гэж. Ном гэдэг бол хүүхдүүдээр ном авиас хоёр нь ямар зорилготой юм бэ гэхээр хүний суралцсан гэдэг үндсэн ойлголт бол өөрөө хийдэгт байд юм байна. Өөрөөр хэлбэл хүнээр хилүүлээд байдагтай биш. Хүн яавал хамгийн сайн сурдаг вэ? Хизээ өөрт нь хоногч үлддэг вэ? Хизээ тэрийгэ дараа нь илэрхийлж чаддаг тийм шинжлэх ухааныг өөрийн болгож чаддсан бэ гэхэлэр өөрөө хийсэн тохиолдолт юм. Тэгэхээр авиас хөтөлбөр, ном хөтөлбөр бол хүүхэд болгон хийж чадна гэдгийг нотлоход зориулагдсан. Хүүхэд болгон чадна. Одоо бол хуучин ингээд дуулдаг хүүхэд тустай байлаа, хөгжим тоглодог хүүхэд тустай байлаа. Ер нь хөгжмийн авиастай хүн гэж хэцөөхөн юм шигээр бид төсөөлдөг байлаа да. Одоо бол 100, 200, 300 гараа хамтлаг болоод хөгжим тоглоно. Хөгжим тоглоно гэдэг бол бидний хүүхэд байхад юм уу 12 он хүртэл тусгай хүний хийдэг ажил байсан бол одоо хүний зүгээр нэг хоол иддэгтэй адилхан, ном уншдагтай адилхан, гимнастик хийдэгтэй адилхан хийж болох зүйл. Тэрийг төгсгийнэ гэдэг бол мэдээж олон 10 цаг, олон мянган цагийн давтлага бол хэрэгтэй л. Ямар ч байсан бид энэ хөтөлбөрүүдээр юу ойлгуулсан бэ гэхээр багш нартаа хүүхэд бүрчин хөгжиж болно гэдгийг ойлгоо. Энэ жилээс бол дэвтэрсэн ажил эсвэл өмнөх жилээс эхэлсэн байна уу? Тэгэхээр энэ бол би түрүүн хэллээ шүү дээ 12 оны хичээлийн жилээс эхэлсэн. 12 оны 9 сарын 1-ээс эхлээд бид нар авиас хөтөлбөр гэж Монгол баяр зарлаад хүүхдүүдийг гадуур тэндэг хийх юмгүй тэ гэртээ хоргоддог компьютер тоглоомоос өөр зүйлгүй нөхөрлөх зүйл алга гэдэг энэ зүйлсээс хүүхдүүд аврахын тулд миний хүүхдүүд төрөл бүрийн авиас хүнд байдаг юм аа. Энэ авиасыг чинь хөгжүүлэх дугуйлан секцийг эхлүүлье. За энд багш нар орооч. Өөрөө хөгжим тоглож чаддгүй мөртлөө хөгжмийн секц ажилладаг багш байна. Тэр багш тэр дугуйлан ажиллуулахдаа юу хийх вэ? Хүүхдүүдээрээ тоглох. Мэддэг нь бол өөрөө тоглоод байна. Мэдэхгүй нь бол үндсэндээ хүн хөгжим яаж сурдаг вэ гэдгийг судлангаа хүүхдүүдээрээ хийлгээр ингэ явчихна. Нэгүр хэлбэл 12 оноос эхлээд багш нар ямар концепт бидэнтэй нийлж гаргаж ирсэн бэ гэхээр хүний суралцахгүй гэдэг бол үйл дээр тогтдог юм байна. Хийдэг юм байна. Жишээлбэл хадлан хадаж сурна гэдэг бол хадаж ээж сурдаг юм. Сакс тоглож сурна гэдэг бол сакс бөмбөг шидэж ээж сурдаг юм. Хөл бөмбөг сурна гэдэг өшгөлжээ сурдаг юм. Түүнээс зүгээр зурагт үзээд хөл бөмбөг сурчлаа гэдэг юм байна. Тийм ээ? Яг энэ шиг тоо бодно гэдэг бол бодож сурдаг юм байна. Физик бол туршилт хийж сурдаг юм байна. Геометр бол зургийн зураад өнцгийг нь томьёолыг гаргаж сурдаг юм. Түүнээс багш самбар дээр зурлаа ийм арга байдгийн Пифагорын теорем гэж ийм теорем байдгийн алюминий хөвгтө тогтоогоод аваар. Ингэснээр сурдаг юм байна. Зүгээр л цээжлэл өнгөрдөг. Тэгээд аль нэг газар нь цээжлэхээ
цээжил чадаагүй хэсэг аль нэг газар орхигдохоор тухайн хүүхэд сайн сурдаг нь муу болдог. А өөрөө хийгээд байсан хүүхэд муу сурч байсныг энэ сайн болдог юм. Тийм учраас суралцсан гэдэг энэ процесс бол хүн хөгжинэ гэдэг процесс бол хүн өөрөө хийдэгтэй оршдог юм байна гэдгийг Монголын бүх багш нар ойлголцоод харин хүүхдэрээ хийлэгдэг тэр хөтөлбөрийг яаж гаргаж ирэх вэ гэдэг ажлыг л 12 оноос эхэллээ шүү дээ. Тэгээ 13 онд баг боловсрол нь явлаа. 14 онд баг боловсролоо давтлаа, дунд боловсрол руугаа орлоо. Тэрний хажуугаар бусдын зүгээр байгаа. Бүх багш нар ерөнхийдөө би арга барилаа. Сургалтынхаа арга зүй хэдийгээр хөтөлбөр хуучин ч гэсэн би одоо хичээл заах процессоо өөрчилъё. Монгол даяар 4 жил өрнөж байгаа хөдөлгөөн байхгүй. Би хичээл заах энэ аргаа өөрчилье. Би яриад байхдаа гол нь биш юм байна. Миний хүүхдүүд хийхтэй л гол нь юм байна. Нэгээс 5 дугаар ангийг дүн тавихыг болиулдаг чинь 12 он шүү дээ. Дүн тавихаа болчихоор хүүхдүүд урам ороод эхэлж байна. Тэгэхгүй бол 1-р ангийн хүүхдийг яагаад ч хөө одоо 2 сарын дараа муу тавиад өдөрөө чинь тэгэл муугийн игнэнд оруулаад энэнд бол сайныг нь сайн гэж магтаад ам сайтай байдаг. Хүүхдүүдийг одоо 12 Олимпиад уралдааныг бол 12 оноос эхлээд хаасан. Энэ бүх бодлого ингээд би ингээд энэ хийсэн бүх ажлаа ярих юм бол ийм зузаан ном 4 5 байна л да. Тийм учраас би зүгээр багцлах гол нөгөө агуулгыг ярьж байхгүй. Тий. Энэ боловсролын салбар, соёлын салбар гэдэг ярих юм бол өөрөө их том салбар учраас их олон цаг баг яриад ч барагдахгүй байж магадгүй. Зүгээр би бол ганц 2 асуулт бас асууя гэж бодсоо. Тэрний ихлээр таныг 2012 онд сайд болоод ингээ ажил авч яхад ч байсан. Тэрнээс өмнөх сайдын үед ч байсан нэг асуудал бол юу гэхээр ихтэй сургуулиас төгсөөд ажлын байран дээр ирж байгаа хүмүүс тэр ажлын байрныхаа шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ чи ажил олох хүчтэй хилээд байна гэдэг юм асуудал байсан. Тэгээ энэтэй холбоотой ямар асуудал бас зэрэгцэж яригддаг вэ гэхээр нөгөө хувийн ихтэй сургуулиудыг яаж одоо чанаржуулах вэ? Яаж цэгцлэх вэ гэдэг асуудал яригдчихсэн шүү дээ. Тэгээ энэ тухайд бол таныг сайд болонгот хоёулаа нэг ярилцлага өрнүүлж байсан. Одоо энэ тал дээр ер нь ямар ажил хийгдвэ? Их сургууль төгсөж байгаа оюутнуудын мэрэгчлэтнүүдийн одоо чанар сайжирсан уу гэж. Тэгээ ерөнхийдөө бол боловсролын одоо би ингээ хэсгээр нь салгаж яриад байгаа боловч аль нэг хэсгийг аваад өөрчилнө гэж болдгоо мэн л да. Жишээлбэл одоо ингээд 12 жил төгсөөд их сургуульд орж ирж байгаа хүн яадаг хүн бэ гэхлээр өөрийгөө таньчихсан, зорилгонтой өмнөч нөгөө нэг олон анги авдаггүй. Одоо бол намайг сайд болоход хамгийн том бэрхшээл тэр байлаа шүү дээ. Нэг хүүхэд 3 удаа сурдаг. Кино урлагийн дээд сургууль төгсчөөд, менежментийн сургууль төгсөөд, оюунаа таалагдахгүй байна гэж гадаад хэлний сургууль төгсөөд ингээд явчихдаг. Өөрийгөө таньж чадав. Өөрийнхөө ирээдүйг тодорхойлоогүй шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөр сурж байгаа хүүхдүүдэд бүрэн өөрчлөлт орсон гэж би хэлж чадахгүй. Яг л энэ хөтөлбөрийн шинжил бол өнөөдөр харин би нэг зүйлийг маш зоригтой ус авчих юм шиг байна. Тийм, маш зоригтой нэг зүйлийг хэлнэ. Өнөөдөр 5 дугаар анги хүртэл буюу 7 дугаар анги хүртэл буюу 9 дугаар анги хүртэл суралцж байгаа энэ залуучууд бол тэр их сургууль төгсчөөд ажилгүй байна гэдэг бол хизэж байхгүй. Маш өөр хүмүүс төрж байгаа. Маш өөр хүмүүс гарч ирж байгаа. Бүр ингээд тодорхой. Заавал их сургууль сурахгүй. Тэрийгэ мэддэг. Бүр яахан тодорхой болсон хүмүүс. Тэгтээ бол бид мэдээж дээд боловсрол дээр маш олон зүйлийг өөрчилсөн. Хамгийн том өөрчлөлт хаана явсан бэ гэхлээр дээд боловсролын байгууллага яагаад цаг үетэйгээ хөл нийлэхгүй хоцроод байдаг вэ гэхлээр тухайн цаг үед гарч ирж байгаа дэлхийн шинжлэх ухааны үр дүн маш урдан технологи болж зах зээл дээр нэвтрээд байна шүү дээ. Тэгэхээр энэ шинжлэх ухааны энэ шин үр дүнг биедээ тээсэн их сургууль байх хэрэгтэй. Нэггээр хэлбэл шинжлэх ухааны оргил судалгааг хийж чаддаг. Дээд боловсролын байгууллага бол тэр шинжлэх ухааны оргил судалгааг шууд авч ашиглаж чаддаг. Чадамж. Тэгэхгүй бол одоо бидэнд байсан хуучин бэрхшээл юу вэ гэхээр 10 жилийн өмнөх лекцээ кармандаа хийгээл давхиж ирсэн баг. 10 жилийн өмнө менежментийг заадаг байсан хичээл бол 10 жилийн дараа бах байдаг. Нэггээр хэлбэл шинэ ойлголтууд бий боллоо. Шинэ судалгааны үр дүн гарлаа. Энэ нь ном тогтмол боллоо. Энэ нь амьдрал руу маш хурдан орж ирээд байхад сургууль заадаг сураасаа гэж бодож байгаа, сурья гэж бодож байгаа зүйл нь хуучнараа байсан. Энийг бид бүгдийн шинжилж байгаа. Энэ хөтөлбөрийн шинжилэл бол намайг сайд болоход 800 гаруй хөтөлбөр байлаа да. 800 гаруй хөтөлбөр. Тэгэхээр 800 гаруй хөтөлбөрөөр хүн сургана гэдэг бол хязгаарч бүтэхгүй. Маш их зардалтай, маш их эрсдэлтэй. Тийм учраас бид нар хөтөлбөрийнхөө тоог 200 орчим болгож цөөлсөн. Нэггээр хэлбэл хувирах чадвартай хүн гаргая, чанартай хөтөлбөр гаргая, багш нарыг өрсөлдүүлье.
Хуучин бол 800 хөтөлбөр дээр нэгтгэгчмээр хөтөлбөрүүд байсан баг тийм. тэрийг бүгдийг нэгтгэлээ шүү дээ. Их сургуулиуд дээр нэлээд их хийгдсэн баг шүү, тий. 800 нэгтгээд 200 болгосон. Энэ нь бол их сургууль дээр хийгдсэн хөтөлбөрийн шинжилэл дээд боловсролын бүх байгууллагууд дээр адилхан хийгдэж явж байгаа. За энэтэй уялдуулаад мэдээж дараагийн алхам бол үнэхээр тэр судалгааны ажлын чадамж. Энд дээр би ганцхан тоо хэлмээр байна. 2009-с 2012 оны хооронд дээд боловсролын байгууллагад өгсөн одоо эрдэм шинжилгээ судалгааны ажил дээр өгсөн санхүүжилт нэг 5 тэрбум төгрөг байсан юм лээ. Миний сайд байх үед өгсөн санхүүжилт 60 тэрбум давцсан. 12 дахин их мөнгийг би тэр их сургуулийнхаа судалгааны чадамжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа. Хамгийн сүүлд гарсан ажил бол 3.5 тэрбум төгрөгөөр 78 төслийг их сургууль дээр санхүүжүүлж байгаа судалгаа. Нэгүгээр хэлбэл хүүхдэд оюутан залуучуудад энэ цаг үеийн шин мэдлэг заахыг зааж байгаа тэр багш байна. Энэ цагийн дэлхийн хамгийн одоо шин мэдлэгийн тээгч байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор энэ зах зээл буюу өнөөдөр энд үйл ажиллагаа явуулж байгаа компани танаад телевизч адилхан. Энэ компаниуд дэлхийн хэмжээнд ажиллаад байна. Дэлхийд адилхан ажиллах шаардлага гарсан. Яг адилхан ажиллах шаардлага тавихаар орж ирж байгаа хүүхдүүдийн мэддэг зүйл нь хоцрогдсон байдаг. Энийний зөрүүн дээр яваад байхгүй. Нэг. Хоёр дахь нь бол үнэхээр энэ дадлага ажлын цагийг бол маш хүчтэй нэмэгдүүлсэн байна. Зүгээр яриандас чинь тодруулаад нэг асууж байгаа. 60 тэрбумын одоо 12 дахин 5 тэрбумын тэрийг бол нэмэгдүүлсэн гэж байна шүү дээ. Эцсийн үр дүн бол энэ чинь энэ зах зээл дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодынхоо одоо импортын хэрэгцээг хангах, цаашлаад экспорт хийх ийм зорилго явж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм, мэдээж бол тодорхой үр дүн гарсан зүйл юу байна? Тийм, мэдээж бол 60 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхэд багш нарын судалгааны чадамж өөрийнх нь материалын бааз мэдээж нэмэгдээ. Тэгэхээр бол багш хүн одоо нэгээр хэлбэл одоо чамааг өөрөө чинь багштад зүүрлэх юм бол чамааг л бид нар CNN-ийн нэвтрүүлэгчтэй адилхан төвшөнд л ойрчих гэдэг байхгүй юу? Тэр нь зориулсан санхүүжил. Тэр хэмжээгээр бол бидэнд мэдрэгдэж байгаа юм маш их байна. Маш олон төрлийн судалгааны пепруудыг манай эрдэмтэд бол дэлхийд гаргаж ирж чадчихээн. Нөгөө талдаа хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр шинжилж чадчихээн. Жишээлбэл одоо 1000 инженер төслийг 2хан жилийн дотор хэрэгжүүлэхэд энэ багш нарын тэр хөрөнгө оруулсны үр дүн л гарч шít. Японы сургуулиуд Монголын инженерийн хөтөлбөрийг өнөөдөр хүлээн зөвшөөрөх хэмжээнд ирчлээ. Монголд Японы стандартаар сургалт явуулдаг инженерийн 3 сургууль бий болчихлоо. Энийг суралцагч нар Японд 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр суралцах эрхээ авчлаа. Нэгүр хэлбэл маш богино хугацаанд нөгөө багш нар өөрийнхөө бий болсон орчин, өөрийнхөө хийж байгаа судалгааны ажил явж очиж туршлага судалж जैन, тэнд докторантаар явж जैन. Энэ харилцааны үндсэн дээр багш нар ямар ихтгэл өмшил төрж ийн гэхээр за одоо хуучин инженерийн сургалт бол явдаг биш болчихжээ. Хуучин инженер бол одоо мэддэг хүн гаргахад зориулагдсан байна л да. Бас ялгаагүй. Одоо инженер гэдэг бол өөрөө сэтгэдэг. Одоо компаниуд ямар шаардлага тавиад байна вэ гэхээр өөрийнх нь байгаа имийг зүгээр хадгалдаг хүн гэхээс илүү энийг хөгжүүлдэг хүн нэхэд байгаа байхгүй. Гэтэл хөгжүүлдэг хүн гэдэг бол шинийг санаачлагч. Бүтээлч сэтгэхгүйтэй. Тэгээ жоохон өөрөөр сэтгэж чаддаг. Ийм хүмүүсийг гаргаж ирэхийн тулд хөтөлбөр өөрөө дахиад нөгөө 12 жилийн боловсролтой явсан шигэ яаж бид залууч энэ оюутнуудаар хийлгэх вэ? Нэгүр хэлбэл багш дахиад заагаал ингэж бөмбөгдөд байх биш. Яаж робот төгсруулах? Одоо бид нар сая 25,000 дунд сургуулийн 25,000 багшид компьютер олголоо шүү дээ, ноутбук. Энтэй зэрэгцүүлээд бүх сургуультай компьютерийн кабинет олголоо. Энэ компьютерийн кабинетыг дагаад одоо роботын лаборатори нийлүүлж байна. Ингээд Монголын бүх ангид системийн хамгийн орчин үеийн роботын лаборатори бүх ангид шүү. Бид бүх ангийг номын сантаа болгосон. Бүх сургуулийг физик химийн лабораторитой болгож байгаа. Одоогоор 400 гаруй нь орчоод байна. Энэ жил үлдсэн 200-аа хийчихнэ. Бүх ангийг энэ жилдээ багтаагаад системийн лабораторитой болгоо. Компьютерийн, роботын. За тэгэхээр одоо орчин цагийн манай залуучууд яаж эхлэх вэ гэхээр одоо нөгөө асдаг, унтардаг, явдаг, унтдаг, босдог тэр машинуудыг зохиож эхэлнэ. Удирдах эхэлнэ. Яг тэрнтэй адилхан манай инженерийн бааз чадамж нь сайжраад эхэлнэ гэсэн. Одоо энэ дээд бол CDIO гэж нэрлэгдээд байгаа юм л да. Сэтгэдэг, төлөвлөдөг, тэрийгэ бүтээдэг.
тэрийг борлуулж чаддаг. Ийм инженерийг гаргаж ирэхийн тулд энэ хүнээр одоо тэр орчин үеийн шин бүтээлүүдийг өөрснөөр нь хийлгэж сургаж байгаа. Өөрөөр хэлбэл багш заагаад байх цагаа тэр хүүхдийг хийлгдэг цагаар сольж шít. А ингэчээд энийг энэ хөтөлбөрөөр хийж явах явцдаа харин онлайн ямар мэдлгүүдийг өгөх вэ? Тэрийг яаж зөв тавьж өгөх вэ гэдэг асуудал. Та сая ерөнхий боловсролын сургуулиуд дээр роботын лаборатори нээж байгаа тухай ярьлаа. Ер нь бол миний нэг хувийн бодол байдгийн. Энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад инженерийн боловсролыг их сайн олох хэрэгтэй юм шиг. Тийм учраас одоо нөгөө залуу зохион бүтээгчид нэвтрүүлэг энэ боловсролыг маш мав одоо өмнө нь олгож ирсэн учраас нөгөө тий инженерийн сэтгэлгээ байхгүй. Нөгөө айргаа яаж амархан бүлэх үү? Тэ? Энэ хүрээнд л сэтгэхэд ийсэн юм болов уу гэж миний хувийн бодол байдгийн. Сая бол та их таатай мэдээд болголаа. Мөн нэг бол Лего боловсролын лаборатори энэ хэрэгжээд байгаа шүү дээ. Боловсролын салбарт. Тэгэхээр бол энэ инженерийн боловсролыг бол олгож байгаа маань бол таны хийж байгаа бас маш том шинжилгээний нэг. Энэний үр дүнд жишээлбэл бид нар яг энэ инженерийн боловсролыг ерөнхий боловсролын сургууль руу буулгаж ирэхдээ бид 100 сургууль дээр нисэх загварын лаборатори байгуулсан байхгүй. Клуб ажиллуулахгүй. Энэний үр дүнд бид яав гэхээр өнгөрсөн жил нисэх загварын дэлхийн аварга. Энэ бол инженерийн баг болив байхгүй. Монголд болсон шүү дээ. Монгол зохион байгуулсан байна. Энэ ямар ихтгэл үнэмшил манай инженерүүдэд авчирж яах вэ гэхээр бид дэлхийн хэмжээнд энэ өөрийнхөө технологиг гаргаж чадна гэсэн тийм ихтгэл үнэмшлийг авчирч байгаа. За. Бид нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Манай зочноор боловсрол соёл шинжлэх ухааны сайд Гант Төмөр оролцлоо. Надтай хамт Eagle телевизийн тамч Зол баяр ажиллалаа. Баярлалаа та бүхэнд.